За бүгдэд нь өдрийн мэнд хүргэе. За ариун зай гүшүүнэ, баасан жаргал гүшүүнэ. Таад минь яасан ч дураараа юм дээ. Танай бүлэгч өнөөдөр нөгөө жавхлангийн яасан дураараа юм бэ гэдэг захиалаад өгчмөр санагдаж байна. Юу яриад байдаг юм бэ? Энэ одоо сүүлийн 1-2 сарын их хурлаар тоглоод дууслаа. Тэ одоо энийг зогсоолд. Төрийн байгуулалтын мянга хороолж ирсэн. 18 цагт боллоо гэж болж ирсэн. Маргааш нь эхэлсэн. Тэгээд одоо даргын дэрэгдэх зөвлөл хоролдохгүй гэж ирсэн. Хоролдсон. 15 минутанд хоролдоод нөгөө зогсчихсон төрийн байгуулалтын мянга хороонд шууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлээл 50-60-аараа гарын үсэг зураад огцруулъя гэж ирсэн. Төрийн байгуулалтын мянга хороонд очиод огцруулахгүй гал. Тэгэл дэмжээгүй саналаа дэмжүүлээ. Ингээд бүтэн одоо тал сар жүжиг тоглолцоод. Тэгээ одоо ингээд үйл ажиллагааг жигдрүүлээд өгье. Цааш нь аваад явъя гэх тэгэнгүүт энэ тэндээс нь одоо барьж идэх гэдэг нь ямар ч юм. Баасан жаргал гүшүүн ч өөрөө хэлээд байна шүү. Үндсэн хуулийн тодорхой заалтын 1-р нь тогтоол. 2-т нь болгон туяаг үндсэн хууль зөрчсөн юм а гэдгийг нотолсон юм а. 3-4-т нь хэлчих юм а. Гэдэг нотолчихсан юм бол бидний өргөсөн тангараг дээр чинь үндсэн хуулийн өмнө тавьсан дээр би Монгол улсын үндсэн хуулийг чандлан сахиж улсынхаа тусгай тогтнол бүрэн эрхт байдал иргэнийхээ эрхчлөөг дээдлэн хамгаалж Монгол улсын хөгжлийн төлөө чин үнцээр зүтгэнэ. Хэрвээ одоо энэсээ няцвал би тангарагасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ л гэсэн юм шүү. Тэгээ баасан жаргалч өөрөө хэлээд байна шүү. Нэгт нь тогтоож орчихсныг үндсэн хууль тогтоосон. 2-т нь болгон туяа хууль зөрчсөнийг үндсэн хууль тогтооцсон. Тогтооцсон бол би хуулийн хариуцлага хүлээнэ гишүүнээсээ татгалзнаа гэд бүгдээрээ бид нар чинь цовор зогсчоод энэ тангар өргөсөн байгаа. Тэгээд дув дураараа нэг юм болонгоот ерөөсөө дураараа. За өнөөдөр хэлсэн. Ерөөсөө төрийн байгуулалтын байнгын хороогоор орохгүйгээр хэлсэн. Эсвэл оруулдгаар хэлсэн. Ийм байдлаар явбал энэ одоо нөхцөл байдал чинь эрмэлэгдэхгүй. Биднэрт одоо жилийн жил төсвийг 2-3 сар маш нөхцөлтэй хэлцдэг байсан. Энэ намар одоо төсвөө хэлсэн тохиолдол биднэрт бий юу? Тэгээ одоо 10 гаруй хоног үлдчихэд байна. Тэгээ ийм нөхцөл байдал үүсэнгүүт одоо бүр буруу бусдын буруу сөрөг хүчээ яасан гэнэ баасан жаргал гэж. Та нарыг алигаа алтчаад байх чинь бид нар орж ирж харин эв дүүгэж олуулж байгаа ш. Унсан дээр нь дэвслэл байсан ш. Яалах гэдэг юм тэгээ бид нар. Тийм болохоор ингэж дураараа байж болохгүй. Одоо өнөөдрөөс ахуулаад энэ одоо их хурлаа горимд нь орвол засгийнхаа ажлыг хийлэг төсөө батлаа. Тэр цалин мөнгөө ямар их усрээс өгөх гэж байгаа юм. Ямар их усрээс одоо танах гэж байгаа юм. Энэ нөхцөл байдлаа ярил л. Тэгэхгүй одоо энэ хичнээн сараар маргасан маргаана энэ дэр зогсоож болдгүй мө. Ариун зай гүшүүнээс гуйж юм болгоныг л дураараа. Өөрөө тайлбарлана. Хуулиа уншихгүй, үндсэн хуулиа дэвслэнэ. Тэгээ үндсэн хуулийг духан дээр наачаад ард түмэнд гангарна, каакарна. Өөрсдийнхнийгаа ч хайрлахгүй, өөрийгөө ч хайрлахгүй, сөрөг намаа ч хайрлахгүй, Монголын ард түмнийг ч хайрлахгүй. Яаж гисэн улсын та нар чи? Одоо болвол яасан наа? Тэгээ юм хэлэнгүүт яар-яаргаад урдаг нохой шиг та нар. Та нарыг ч үг хэлэх чинь хашгичаад байвал яах вэ? Хэлүүлэхгүй байвал яах вэ? Бишгүүдээ та нар одоо 16-аас 20 он